Хуучин орон сууцны үнийг өмнөх оны энэ үетэй харьцуулахад нэг өрөө орон сууц 16.6% буюу 6.1 саяар өссөн. Хоёр өрөө орон сууц 29.7% буюу 15 сая төгрөгөөр өссөн. Гурван өрөө орон сууц 9.9% буюу 6.4 сая төгрөгөөр тус өссөн байна. Орон сууцны үн ханшийн мэдээлэл танд хэрэг болсон гэдэгт найдаж байна. Та бол хөтлөх хөрөнгийн үн ханшийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл www.master.cg-ийн вебсайтнаас авах боломжтой. Тэгэхээр мэдээллийн болон маань үргэлжилсээр байна үзэгчдээ. Энэ болондоо сонин содон барилга байгууламж, алдартай архитектур, бүтээн байгуулалтын үх түүхээс танд хүрэхийг зорддог үлээ. Энэ удаагийнхаа дугаартаа дэлхийд эхний 5 жигсдэг гайхамшигтай гүүрнүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. Франц болон Британий уран барилгачин инженеруудын зохион бүтээсэн энэхүү гүүр нь Францын өмнөд хэсэгт байрладаг. 343 метрийн өндрөөрөө дэлхийд хамгийн өндөр гүүрэнд тооцогддог. Энэ гүүр Эйфелийн цамхаас арай өндөр. Empire State Building барилгаас үл ялыг намхан ажээ. Парис болон Барселоныг холбосон хурдны замтай холбогддог энэхүү аврах гүүрийг барихад 3 жилийн хугацаа зарцуулсан бөгөөд 2004 оны 12 дугаар сард барьж дуусжээ. 2002 онд Британий уран барилгын он шагналыг энэ гүр хүртжээ. Уг гүр нь маш их өндөр өртгөөр бүтсэн хөдөлгөөнд гүр юм. 2001 онд нэгдсэн мянганы гүр нь нэг эргэлтийн цэгтэй 2 номоос бүрдсэн ба нэг нь гүр бол нөгөөх нь тулгуурын үүрэг гүйцэтгэв. Уг гүр нь өндөрт харагдах 2 тавцангаас тогтдог бөгөөд нэг нь явган хүн зориулагдсан бол нөгөөх нь дуугатай хүмүүс зорчдог ажээ. Гүрний онцлог нь завирх үед гүр хөдлөн завиа доогоороо гаргадаг байна. Гүүрний жин нь 19,000 тонн бөгөөд суурь нь 30 метрийн хүнд байрладаг учраас дөрвөн үүсний хурдтай явж байгаа 400 тонны жинтэй онгоцны мөргөлтийгч тийш гарч чадна. 900 м орчим урттай энэ юр бусын гүүр нь 82 метрийн өндөр тулгууруудынхаа хэлбэрээр хүн гэдэг нэртэй болжээ. Мас голоор хуваагдсан Роттердам хотын хойд болон өмнөд хэсгийг холбодог уг гүүрийг 1996 онд ашиглалтанд оруулсан байна. Аврах том завнууд болно. Түүнтэй зэрэгцэн явах хүний зам бүхий энэ аврах том сүүгэн гүр Төв Европын томоохон голуудын нэг болох Эльб голын дээгүүр сунан байрладаг байна. $730 сая өртөгтэй уг гүрийг барихад 6 жилийн хугацаа зарцуулжээ. Гүүрний нийт урт нь 918 м бөгөөд үүнээс 690 м нь хойроо газар дээгүүр өнгөрдөг байна. Швед болон Дани улсыг холбодог уг гүүр нь машин болон төмөр зам бүхий дэлхийн хамгийн урт гүүр юм. Гүүр нь төгсгөлдөө хонгил болон үргэлжилдэг байна. 1999 онд ашиглалтанд орсон гүүрний урт нь хонгилтойгоо нийлээд 7600 м гин. Барилгын ажилд нь $4 тэрбум орчим зарцуулжээ.